Сүүлийн 5 жил гараагүй Улаанбархан өвчин энэ онд дахин дэгдсэн. Энэ үеэр халдвар төвчин судлалын үндэсний төвийн эмч ажилчид ердийнхөөс 10 дахин илүү ачаалттай ажиллажээ. За өмнө нь нэг эмч жижигт гардаг байсан бол энэ үеэр 8 эмч ажиллаж байжээ. За нойр хоолгүй хит их ачаалттай ажилласнаас болж тус эмнэлгийн 5 эмч үр зулбсан харамсалтай тохиолдолч гарсан. Иргэдийн эрүүл мэндийн төлөө тэд ийхүү зүтгэсний хүчинд өнөөдөр Улаанбархан өвчний дэгдэлт намдсан юм. За нийт 200 гаруй эмч ажилчид тус үеэр ажилласан бөгөөд тэдний илүү цагийн цалин болох 125 сая төгрөгийг олголгүй 4 сарыг үджээ. За эдийн засгийн хүндхэн байдлаас болж саран даяар хэмнэлтийн горомд шилжиж эмч нарын илүү цагийг цаашдаж олохгүй гэсэн. Тэгээ бид нар энэ дээр яг хэдэн цагийн юу болсон ингээд үзэхээр нийтдээ бол 399 сая төгрөгийн илүү цаг гарсан байна. Одоо энэ 3 сарын хугацаанд 399 сая төгрөгийн. Үүнээс засгийн газраас 100 сая төгрөгийг бол энэ гаргасан байна. Засгийн газар энэ илүү цагийн хөлсөнд байгууллага өөрөө байгууллагын цалингийн сангаасаа 174 сая төгрөгийг гаргачихж байгаа. Тэгэхээр цаана 125 сая төгрөг бол энэ илүү цагтар бол олгох ёстой. Хүний ажлынхаа төлөө эрүүл мэндээр авах нь бол байж болохгүй зүйл байхгүй юу. Тэгээ ийм их хэрэгсэл тунд биднийг шидчихэд өнөөдөр тэр мөнгөний өгөхгүй байна гэдэг бол энэ бол биднийг бол маш их доромжилж байгаа л асуудал. Эрүүл мэндийн салбар бол хязгаарч гомдол гаргадаггүй. Бид нар бол хүү арга хэмжээ ажилдаг. Биднэрт юу хэрэгтэй? Ажилтны цалингийн л өгчих хэрэгтэй байхгүй. Бидний амралт бид нар ерөөсөө авч байгаагүй. 5 сарын илүү цагийг бол биднэрт өгсөн. 6-7 сарыг бол бид нар одоо хүртэл авч чадаагүй байгаа. Энэ бол зөвхөн эмч, ажилчид, сувилагч ерөөсөө л энэ байгууллагт ажиллаж байгаа бүх хүнийг хамарсан. Энэ бол бидний цаана гэр орон нийгмийн байдал бол маш их одоо хөндөгдөж байна л гэж бид нар үзэж байгаа. Өдийг хүртэл бид нар одоо цалингаа авах байх гэж хүлээгээд хэвийн үйл ажиллагаа бол байгууллагын хувьд бол хэвийн явагдаж байгаа. Яг эмч ажилчид өөрсдөр тулсан ийм нийгмийн байдал бол их муудж байна л гэж бид нар бодож өнөөдрийг хүрсэн. Халдвар төвчин судлалын үндэсний төвийн захирал Нэмхүүгийн энэ сарын 1-нд гаргасан тушаалыг та харж байна. Энэхүү тушаалд эмч нарын илүү цагийн цалингийн 50%-ийг мөнгөн дүнгээр үлдсэнийг нь амралт хэлбэрээр олгох тухай заажээ. За мөн жижүүр эмч нарын ажиллах цагаас 4 цагийг хасч өглөөний хоол өгөхгүй байх тухай заасан. За өөрөөр хэлбэл тус төвийн захирал дээрх хэлбэрээр ажилчдын илүү цагийн мөнгийг гаргахаар болсон. За харин эмч нар үүнийг эсэргүүцэж байна. Бидний хийсэн ажлын хөлсийг хасж байгаа 4 цагаар тэгээд 50% биеэр амруулах гэсэн ийм тушаал гарсан. За энэ тушаалыг бид эсэргүүцэж байгаа. Яагаад энэ тушаал гарах болов гэхээр энэ тушаал өнөөдөр байгууллага маань одоо илүү цагийнхаа мөнгөийг өгч чадахгүй байдал хүрсэн байна шүү дээ. Тэгэхээр бидний нөгөө ажилласан мөнгийг хасаж хэмнээд хоолны асаад ажилласан цагийн 4 цагаар хасаад ингэж мөнгө хөрөнгөлүүлээд нөгөө кор үед ажилласан 60 хэдэн сая төгрөгийг хөрөнгийг бий болгож биднэрт өгөх юм гинэ. Урд хормоогоо нь аваад хойд хормоог нь нөхөж өгч байгаа. Энэ бол байж боломжгүй удирдлагын алдаа. За уг нь эмч нарын илүү цагийн цалинд эрүүл мэндийн яамнаас 100 сая төгрөг баталжээ. За гэтэл энэ мөнгөний 10 саяыг халдвар төвчин судлалын үндэсний төвийн 3 дарга хувааж авсан аудитын шалгалтаар тогтоогдож, салбар яамнаас тус мөнгийг зохисгүй зарцуулсан гэж үзээд буцаанд татсан гэх мэдээллийг эмч ажилчид өгсөн юм а.